Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний эх орон телевизээс бэлтгэн хүргэдэг дүрслэг хурлын гоо орчил нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаартаа Монголын урчуудын эвлийн шагналт уран баримлж Гочоогийн Сэрээтэр гуайн дурсамж нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр Гочоогийн Сэрээтэр нь Монголд төгссөн анхны ваар урлаачдын нэг юм а. Тэрээр зөвхөн ваар урлаачч биш, керамик тоглоом, гоёл чимэглэл, эргүүлгэн ваар сав, ханын чимэглэл, чимэглийн ваар зэргийг хийдгээрээ энэхүү одоо хэрэглээний төвшөндөөсөн ваар урал хэмээх салбарыг урлагийн төвшөнд авчирсан уран бүтээлч хүн юм байна. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн үү? Урлаг хэмээх их далайн дунд бүтээл төрвөл авьяас бэлгэрэн хүлээн зөвшөөрөгдөж тодоос тод эрдэнийн сувд болон гялалцна гэдэг хэн бүхний хийж чадах үйлс биш юм. Гочоогийн Сэрээтэр гэж эгэл нэгэн хүн, эгэлгүй нэгэн уран бүтээлч тойрвсон бүтээлүүдээр өсгөн хүмүүжүүлсэн шавнар босгон залгамжлуулсан уран бүтээлийн дэг сургуулиараа Монголын урлагийн их өргөөний хойморт хүндтэй барьцлэхээр алдар гавья цогцлуулсныг эдгээр түүний хамт нөхөд шавнар урлаг соёлыг дээдлэн бишрэгч төмөн олон нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ. Сэрээтэр 1958 онд манай ууган угсаатны зүй судлаач Дэнийг Эрдэмтэн Гочоогийн хүүн болж нарт орвоод мэндэлжээ. 1974 онд Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн ардын зураач Дорж Балмаар хөтлүүлсэн Буржгэр үстэй цаваа хүү дүрслэх урлагийн сургуулийн босгоор алхан орсон. Алдарт зураачид шүлтэм амгалан багш нараараа үлгэйдүүлж урлагийн ертөнцид дахин төрсөн энэ хүү хожмон тэнгэрийн урлаач, тэнгэрлэг бүтээлч болох тухайд түүний хөтөлсөн хүндэт эрхмүүд алдар нэртэй багш нарын хинэнч тааж мэдээгүй үзье. Тэр бол 74 онд анх дүрс урлагийн дунд сургуульд баримлан ангид орцгоож байлаа. Тэгээ баримлан анги маань нэг хэдэн сар явсны дараагаар Зөв толгойд улсаас тэр үеийн Самошкна гэж керамикийн одоо багш тэр үеийн нэрмжт орон зургийн дээд сургуулийн багш байсан юм шиг үлээ. Самошкна гэж одоо бас нөхөр нь Гоблены багшаар юм хоёр мэрэгчлэн багш ирж Самошкна багш манай ангийг одоо авч керамик одоо анги шинээр нэгдэж вааран урлын анги шинээр нэгдэж байлаа. Монгол талаасаа балдан дөрж гэж өгштэй. Дүрслэх урлагийн сургуулийг улаан дипломтой төгссөн Сэрээтэр Чех улсын Праг хотын Үйлдвэр урлалын дээд сургуульд суралцах эрхээ өртөллөө. Уран барилгын гайхамшигт цогцлбор өрнийн урлагийн нэгэн тунмал харш болсон алтан Праг. Сэрээтэр 1979-с 1986 он хүртэл бүтэн 7 жил энэ л хотын үлгэр мэт гудамжаар алхалж сэрүүн агаараар нь амьсгалан Отто Хейкерд багшийн удирдлагадор керамикийн урлагт мэрэгшин суралцсан юм. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд энэ л хот, энэ л соёл, энэ иргэншил өөрийн гэсэн тусгал, орон зай, цаг хугацааг эзэлсэн. Яг тийм шантрах гэж хэлэх юм ингээд одоо нэг дарамтанд орох тийм ээ. Тэр л Чехэд сургууль сурч яваад байсан. Тэгэхэд ингээл одоо яг бидний энэ заалгасан хар зураг, уран зураг тэдний зааж байгаа хар зураг, уран зурагаас өөр байхгүй. Тийм ээ. Тэдний зааж байгаа одоо бид нар бол ингээл юм ихтэй яс дөөрөгаал ингээл байгуулт гээл зурсан. Тэд нар бол илүү тийм орон зай, хөдөлгөөн, зураас гээл тийм ээ. Илүү өс. Тэгээ тэрийн нөгөө нэг угаасаа би хэлэх юм уу? Сайн ойлгохгүй. Тэгээ хүүхдүүдийн зурж байгаагаараа тэгээ дээр нь багшин чи ингэж зураад байвал Орос руугаа яв гэх тийм ээ. Анх сурснаас нь Тэс ондон өрнийн урлагийн дэг сургуулийг Сэрээтэр өөрийн болгон эзэмшиж тэрнийг түгээн дэлгэрүүлэх их хүсэл өвөртлөн их орондон ирсэн. Тэрхүү 1980-ад оны дундуур Монголын урлагт гадаад дотоодын сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн шин залуу үе төрөн гарч хийж бүтээхийн онгод хиймэр уран бүтээлийн гэрэл хайгуулаар буцалж байлаа. Тэдний дунд
өрнийн онлын иш үндсийг суралцсан ирсэн залуусын бүтээлүүд өөрсдийн өн гайс шинэлэг бүхнээрэн онцгойрон ялгарч байсан юм аа. Тэр Орсын школоор дамжиж хүртэгддэг тоочлолтууд бол тэнд үүсэгдсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр үүсгэж байгаа галбирын хиллийн дотор тэр шил манцуу шиг биш. Тэгсэн мөртлөө Модильяны шиг ч юм уу нэг бол одоо Бранкузигийн одоо баримлууд шиг тийм асар их ерөнхийлөлттэй. Өөрөөр хэлэх юм бол тэр кубист хандлагатай баримл Монголд оруулж ирсэн хүн бол ялчгүй Сретер. Сретерийн бүтээл ажлууд нь хэлбэрийн задаргаа, ерөнхийлөл, чадвар чансаа, уран сайхны өндөр түвшнөөрөө судлаач шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж дэлхийн зиндаанд хийгдэж байсны илэрхийлэл нь өнөөдөр түүний бүтээлүүд Монголд төдийгүй Америк, Солонгос, Франц, Япон, Чех зэрэг орнуудад хадгалагдаж байна. Сретер бол маш одоо цаан гүнээс одоо судалгаагаа хийдэг. Жишээл одоо боловсролтой хүний хэрэгэлт энгийн шүү дээ даруухан төр чинь. Өөрөө гадна ингээ яриад явдггүй боловч хийж байгаа нь бол маш цаанаас их язгуурлаг тэм шинжээс ямаа авч хийдэг учраас тэр хэдийгээр орчин үеийн хийц ч гэсэн Монгол хийц байж байгаа байхгүй. Энэ ерөөс тэр багшийн нэг тэм юу байсан баг. За алтны школ сургууль гэж тэр нэгт байсан баг. Хоёрдугаар Сретер ч өөрөө Монгол хүн шүү дээ. Монгол би бол санаж нь одоо тэр хоёр арслан зохиод болж өгдөг. Чулуугаар би юм уу? Тэр хоёр арслан зохиод болж өгч яах гээд ингээд тэгэхээр зэрэг тэр уулан дайрч тавина. Дэлгэр хангаа ууланд. Тэр чинь Монгол хүн л тэгэн штэ. Тэр байхгүй болж гисэн хүнийг тэр хангаа дэлхийгээр нь аргадуулж штэ. Хангаа дэлхийгээс савдгаа гэж хийж хөрөж тавих гэдэг штэ. Тэмүүнээс ч одоо яаж баруун цураад яаж ямар ч ашгүй хэрэглээд тэр нь л байна штэ өгдөг нь. Түүний бүтээсэн Монгол хатад хэдэн 10 янзаар урлаж өөр материалуудаар бүтээсэн хатадын баримлууд нь Сретерийн сэтгэл зүрхнийх нь яруу уянгалаг ихшгэлэн дуурсган бүсгүй хүний говсгэлэнгийн биелэл болон амилаад зөөлөн энхри харцаар бидний зүг ширтэх мэт. Энгийн нэг шавар чулууг амилуулан арвнайлсан баримлууд нь уран бүтээчийн бэлгүүн аяасыг харуулахаар улварам ямар их сэтгэл, хайр уярал, хүч хөдөлмөрөн шингэн байсныг илтгэдэг. Би нэг баримлын их тод санаж байна. Цагаан гантхэн тэр охиныхоо хөргийг хийсэн бүртээ гэдэг ажлыг зориутаар сунгаж хийдэг тэр пропорцийн эвдэлтүүд аль болохоор одоо ямиг тоочхыг хүсдэггүй тэр хандлага яг Сретерт тэр сургуулиас нь өвлөгдсөн. Энэ бол өөрийнх нь нэг ингээд санаагаа хэрэгжүүлээд яг баримл дуусаад үүр цайгаал охин сэрэл ингээд харсан чинь миний энэ баримл яг миний төрсөн охинтой адилхан болцсон байсан гэж ярьдгийг. Энэ хүний энэ эрэл хийлж байгаа. Жишээлбэл зөвөр эддээр буулгах тэр арга яагаад ийм их одоо биш олон янзаар ирээд байна вэ? Яагаад төрний хэмжээг өөр масштабаар бүтээгээд байна вэ гэдэг бол илүү сонирхолтой асуудал. Эрэл хайгуулын бас нэгэн айс бол Тэнгэрийн хөлөг. Эрэг хүний зүрхэнд хангинан янзгааж бодол мөрөөдөлд нь дүүлэн байдаг эрдэнэт хөлөгмөр түүний сэтгэлийг ч соронзтон татаж хизээ нэгэн цагт морьтой болно гэсэн хүсэл нь явсаар нэг л мэдхэд морьдын баримл хийдэг болсон гэж амд нартаа хэлсэн юм би. Гэхдээ түүний бүтээсэн адуун сүрэг бол энэ замбуулангийнх биш. Харин Тэнгэрийн хөлгүүд. Талын салхимт эрх дураар шунган давхих. Монгол хүний дотоод сэтгэлдэн дээдлэн биширдэг шүтэн бүхний илэрхийлэл болсон Тэнгэрлэг ажинаа. Бүтээсэн эзнийхэн далж өгөр мөнх тэнгэрээс зөвхөн түн дэлгээсэн их онгодын илэрхийлэл билээ. Би ингээд сэтгэл бодож байгаа нэг хямрын морийг ингээд дурлаа гэсэн чинь аль хэдэн зуун жилийн өмнө
Монгол зураач хиймрийн мөрөн дээр зурцсан байж тээ гэсэн ярьж Өөрийнхөө хурдан гэдэг тэр хөлгийнхөө шинжүүдийг нүдэндээ буулгаад өөрөөр хэлэх юм бол нүдэ айнаад тэр самсаа нь яадгийн тийм ээ ямар гуурстай байдгийн тэр ташаа нь ямар байдгийн тэр бүх шинжүүдийг сая нийлүүлээд нөгөө морийг биш тэр хурдыг зорчдог байхгүй. Тэгэхээр тийм одоо моментыг бас Сэрэтрийн баримлаас харж байна. Бид нар бол яг нөгөө гадна гаргаж тавиагүй учраас яг Сэрэтрийн тэр морь тэр юу гэдэг үзэсгэлэнгийн заалны хэмжээнд хараад байна. Тэрийг томруулаад ингээ орон зайд гаргаад тавих юм бол тэр ч одоо өстой нөгөө монументал баримл орон зайн баримл гэдэг чинь тэд нар байхгүй. Тэр хасан тэр морь байна. Тэр морь бол одоо ингээд удамчинд ингээд 4-5 метрээр хийчихсэн хүмүүс дэвэр давар ингээл бараг давгар зам гараа авчихсан ч болохоор л одоо тийм хэмжээний юм байхгүй. Бид нар жижиг баримлыг томруулж хийж чаддаг шүү дээ. Том баримл гэдэг. Тэгээ бурхныг ч юм ингээд томруулаад хэдэн метр энэ төр. Үгүй том баримл гэдэг нь өөрөө том. Орон зайн баримл бол өөрөө орон зайгаа шийдэж яадаг. Тийм байхгүй. Тэр морины баримлыг бол 3 дугаар хороол гэртээ байхдаа гэрийнхаа том өрөг бүгдийг суллаад тэгээ тэн дотор урлан байхгүй учраас тэр дотор тэр бороо хийж ирснийг бол би сайн санаж байна. Тэгэхээр бүтээлийг бүтээл гэх юм бол өөрт байгаа болцоо орон зайгаа бол тэгж их айхтар сүрхээ ашиглаж орон бүтээлийнхаа төлөө ажиллаж ясан бол одоо занаас гардгүй. Өнөөдөр 21 дугаар зуунд юу харагдаж байна гэхээр одоо яг тэр Сэрэтрийн тэр 80 хэд он түүхтүүдэд зааж ясан 90 хэд он 2000 он зааж ясан тэр чимэглэлийн хийцүүд тэр орон зайн хийцүүд өнөөдөр шаардлагатай шүү дээ. Түүний монументал ажлуудын нэг Ми-8 онгоцны суурилд амирагдсан онцгой байдлын албаныхны гэгэн дурсалд зориулсан хөшөө. Дүүгэн хайрлах сэтгэл харуусал шингэсэн энэ хөшөө бахархал хүндэтгэл амирагдсдийн чин зориг бусдын төлөө гэсэн ариун сэтгэлийг алдаршуулсан билээ. Тогтсон таалал гэгчээс хитийдэн дотоод сэтгэлээс нь халин гарсан шин информыг тэр мэдэрсэн. Тиймдэнч өөрийн сурсан мэдсэн бүхнээ түгэн дэлгэрүүлэх их үйлсэд хүч хөдөлмөрөөр зориулсан юм аа. Монголын дүрслэх урлагийн сургуульд бол өөрийн үлгэр жишээч ажиллаараа өөрийнхөө багшийнхаа одоо хөдөлмөрөөр бол харуулж чадсан гэж ойлгодог. Прагийн үйлдвэр урлалын дээд сургуулийг төгсөж ирсэн Даруйдан Сэретэр 6 оюутныг дэрэгдэн авч багшилж эхэлжээ. Жухамдан керамик урлагийн сургалтын цоошин хандлага тэр үеэс бий болж орчин цагийн керамик урлагийн шинэ боловсон хүчнүүд тэндээс л төрөн гарсан юм. Бидний үед бол керамикийг бол вааран урлал, шатаасан шаврын урлаг гэсэн тийм одоо хэмжээнд ойлгож авдаг. Бараг хэмжээнд яригддаг ерөөсөө тийм анги энэ гэж. Хүмүүс арга ордгоо тийм. Сэретэр ирснээр бол тэр вааран урлал гэдэг ангийг уран сайхны керамикийн чиглэл рүү оруулж тэр одоо хот шимгэлэл, орон зайн одоо тийм өндөр цар хүрээг нь өргөсгөж ингэснээр тэр ангид хүүхдүүд их дуртай ордог болсон тийм. Тэр одоо Сэретэр ангийг төгссөн хүүхдүүд уран баримлын энэ хөшөө дурсгал хийж байгаас илүү орон зайн чимгэлийн баримлуудыг хийх тийм ур чадвартай тийм төвшөнд болгож төгсгөж байсан. Тэгэхээр тийм төвшөнд болгож байна гэд төгсгөж байгаа хүн бол тийм төвшөнгөө хүн байгаа шүү дээ. Урлагийн боловсрол, технологийн мэдлэг, туршлага бүхнээ сурагч оюутнуудад зан сургаж тэр чирээний Монголын керамик урлагийн бүтээлчдийн бүхэл бүтэн үеүүдийг өөрийн гараар бэлдэн гаргасан их ачтан бол яахан аргагүй Сэретэр багш. Түүнийг багшаа хэмээн хүндлэн хийж зааж сургасан бүхэнд нь талархан уран бүтээлээр үйлс бүтээлийг нь үргэлжлэл болж яваа шавнар нь үүний баталгаа болно. Тийм одоо өөрсдийнх нь брэнд дээр нь ингэж сургадаг. Чадвархын тулд бас чи өдөр болгон хий гэж бас шахахгүй. Яг тэр хүний ингээд нэг тийм үтсэн юмн дээр л бас ингэж
доош тэр бол тэр яг Отто Эккерт багшийн бас нэг чанар л да би тэрийг уншиж ирсэн. Тэгээ яг тэр бол ховор тийм сургалт. Бид нэр зургуулахна. Бүтэн 5 жил багшаа дагаа ингэ явцсан. Дотн болохоос өөр аргагүй. Тэр хүнийг хуулахаас өөр. Тэр хүнийг яг копи паст хийдэг хөөх. Багш энэ дээр хэлдэг ус. Чи намайг хуулаад бол очирглаа нэмэргүй тий. Тэгээ хүн ингээл сэрэтрийн баримл байна. Ингээл тэгэн штэ чи болтой өөрийгөө олооч тий. Урал ахуйн барууны дэг сургуульд суралцж хэлбэрийн ойлголтыг гүн гүнзгий ойлгосон Сретер багшийн заахарга, сэдв, агуулга нь одоо ч шинэлэг хэвээр байна. Шавраа зураа шууд одоо юмыг хэлэхгүй яагаад ингэж одоо цэг зураас татуулаад идэгэй гэж хэлэхээр тийм өөрийн тэгэл одоо тэр форум хэлбэр дүрс одоо янз бүрийн юмыг олон задаргаануудыг нь бол хийж өгөх талаасаа бол өөрийн гэсэн одоо Европын тэр дундаа бас нэг чахын сургалтыг бол Монголын дүрслэх урлагийн сургуульд бол өөрийн үлгэр жишээч ажиллаараа өөрийнхөө багшийнхаа одоо хөдөлмөрөөр бол харуулж чадсан гэж ойлгодог. Сэрэтрийн тэр хүүхдүүдтэй ярьж нэг үг нь ерөөсөө сэтгэлээс гардгүй. Тэрний үг юм байгвал баримл хийж ягаад дуусгая л гэж бодож ивэл ирмэг хурц өнцөг битгий үсэг хурц өнцгийн мүлгил гэж хийжээ гэдэг тэр гомон үнэн үг гэж хэлээ. Би тэр үгийн баримл дээр тэгдэг бол зураг дээр бас тэгдэг байх гэж одоо хурц өнцгтэй юм хийхээсээ зүгтайгаал дандаа зурсан зургийнхаа хурц өнцгийг мүлгилэгдэг болсон л да. Тэгээд найзаасаа их юм сурж байна да. Ер нь бол уран бүтээлэн туурвах, багшлах, бас амьдрах зэрэгдсэн энэ жижигхэн өрөөнд түүний 6 оюутнаас гадна бяцхан охин нь керамикийн урлагийн хамт өсч төрнөж байлаа. Миний бага анги цэцэрлэг одоо 10 жилд бол ер нь аавынхаа сургууль дээр л би ер нь өмжсөн. Хичээл орохын өмнө аавынхаа сургууль дээр тарахтаа ирээл аавынхаа сургууль дээр шин тарслан нартал байдаг лээсэн. Тэгэл жижигхэн өрөөтэй тэр хичээлээ хийгээл ангийнхаа хүүхдүүд нь хөргөж өгнө, аав нь ээлжилж аав нь шавнар нь ярьдгийн дадлахаар хамт надыг аваад явхаар энэ одоо ингээл энэ намайгаас болоод ингээл өглөө 6 цаг тасаал намайг тасдаг байсан ээлж иргээл ихтгэлүүлдэг байсан ингээл яг ганцаараа охиноо өсгөж байгаа гэсэн тийм юу төрдөг байсан. Манайр бол их тийм ажлыг маш их сайн амжуулдаг юм байсан л да. Удам дамжиж ирсэн гайхалтай хувь тавилан авиас мэдрэмж түүнийг дагсан билээ. Энэ бүхнийг өвлөн авсан Сретер мөнөөх гинжин хэлхийг үргэлжлүүлэх зээтэй болгон мэдмэгцэн үнэн голоосон баярлсан. Одоо өртөө хүний үндэс тасардгүй гэдэг шиг одоо миний дүүгийн ганц охин бол зэхүү төрүүлж өгсөн. За одоо би чамаас хүүхд харах юм бол одоо би яалчгүй одоо өөртөө авч баримл чин зураач болгох шүү гэж хэлдэг байсан. Манай Төмөрбаатар багш Сретер багш хоёр чинь одоо хөршилдөө 7 жилийн өмнө дөө энд чинь ойлоо нэг зураачтай өөр ингэсэн урлан тавлаа гэж энд хашаа худалдаж аваад ойлоо нэг хоос хашаанаас эхлэв энд эхэлсэн юм байна. Тэр чирээс дундаас ахуулаад хоёулаа төрслөх урлагийн дунд сургуулийг жаахад багшлаа. Тэгээд дээд сургууль одоо соёл урлагийн сургуулийн төрслөх урлагийн сургууль товт олон жил хамтдаа байсан байна. Маш их хөдөлмөрөөр энэ манай талигаач бол энэ хажуудалд бол сайхан урлан барьсан байгаа баримлын зургийн ээж гэсэндээ бас нэг аялал ер нь тэгэл өвгөртрөл энд бол хамтдаа амьдран. Сэтэ маань ингээл урлангаар орохоор ингээл маш гоё ингээд ийм гоё замтай. Тэгээд ийм гоё цэцэрлэг түрээлэнтэй. Тэрэн дотор нэг хичнээн гоё юм жижигхэн
жижиг хэмжээний тийм цэцэрлэг түрээлэн зориулсан тийм гоё уран баримлууд барьсан байдаг. Уран баримл керамик урлагаар түүний уран бүтээл хязгаарлагдах байв. Сэрэтрийн зурсан зургууд нь авьяас чадварынх нь тод илэрхийлэл болж хэр баргийн хүний гаргаж чадгааргүй амжилтанд хүрсэн юм. 2 жил тутамд зохион байгуулагддаг шигшмэл бүтээлийн их наадам Бээжингийн Биенналд Сэрэтэр уран баримлаар биш харин уран зургаар тэр тусмаа тэнгэр үйлсийн чуулганыг урлан дархалсан уран зургаараа шалгаран оролцсон юм. Тэр үйлсийн цаад одоо бидний их нутаг ямар их нэгдэмэл юм бэ? Ямар их цул юм бэ гэдгийг ба шүү дээ. Энэ одоо өөрийнхөө сэмжин үйлсийн чуулганаараа үзүүлсэн шүү. Тийм учраас тэр бол бас мэдээж хэрэг хүмүүс тэр нэг Биенналыг шалгаруулж байгаа комисс бол энийг л харсан баг. Тэгэхээр ийм мэдрэмж тэднэрт байхгүй ч таараа шүү дээ. Яагаад би тэгж бодож байна вэ гэхээр шүү дээ. Монголд л ийм байгальтай байгалийн үзэгдэл хүний сэтгэл тоногцсон байдаг. Түүний зурдаг үйлс хийгээд тэнгэрт өнөөхө хурдан хүлгүүд бүсгүй хүний гоо сайхан мөнхийн хотгийг олсон гэгэрсэн нэгний амар амгалан оршин зөвхөн Монгол хүний сэрж мэдэрч чадах тэнгэрлэг оршихуйн үннийг нэн өгүүлэх зургууд нь уран бүтээлчийн хаанаас угшилтай ямархан онгод хиймэртэйгийн ивэлхэн хэлээд өгнө. Үүлний хэлбэр явандаа ингээд олон морь болоод тэр олон морин сүлдээ ингээд 2-3-аараа задраад тэгээ сайн ажиглавал тэр үүлний хэлбэрүүд формууд яваад байдаг байхгүй. Тэгэхээр тэндээс өөрийгөө олсон болоо да гэж боддгий штэ. Сэтийн зурганд ингээд тэр үүлийг харах юм бол одоо ингээд нэг биетэй эмийг хүн ингээд эндээс ингэж бариад ийшээ ингээд тавьчиж болно гэсэн тийм өөрийн жинтэй. Юу л байхгүй болчих штэ хэдэн жилийн дараа л тэгэд миний бүтээл гэж тэр бүтээл нь хүнд илүү гоё таашаал өгөөд хайрлагдаад хадгалагдаад явчих тийм л бүтээл хийсэн гэж. Тэрнээс муу юм ивэл тэгэл нэг сүлд нь тавих газар ч болтохгүй тэгэл хаягдсан шүү дээ. Урлагийн төгч ер нь л тийм юм. Түүний бүтээлүүд Монголын дүрслэх урлагт нэгэн шин үүд хаалга нээсэн. Тэгээд ч өнөөдөр өөрийнх нь хэлсэн шиг бүтээлүүд нь бусдад таашаал төрүүлэн оршсоор байна. Хэн ч мэдрүүлж дийлээгүй содон гайхамшигтай мэдрэмжийг бусдад түгээсэн. Энэ магадгүй түүний зорилго байсан. Гэхдээ гагц үнэн бол тэр мөнөөхөө мөнхөд хөхрөгч тэнгэрийг мэдэрч чадсан. Тэгээд түүний гүн рүү нисэн одсон явдал юм. Дүрслэх урлагийн сургуульгүйгээр одоо бас Сэрэтрийг төсөөлөх хэцүү. Тэгээд сургуультай хайртай, илэгтэй ямар сайндаа л одоо тэгжил ярьдаг л хүн л дээ. Би одоо тэтгэвртэй гарвал сургуулаасаа явахгүй. Натур цон нөцгөн натур цуугаал тэгэл сургуулаасаа явахгүй тэгээд Сэретэр сургуульдаа оюутнуудынхан өмнө натур болж суугаагүйч хүн бүрийн зүрхэнд нэгэн гайхалтай натур болж хизээч мартагдахгүйгээр дүрслэгдэн үлдсэн байх юм. Хүнлэг сэтгэлтэй. Тэр одоо Монгол хүний энэ нүүдэлчийн соёл тэр хүнлэг сэтгэл гэдэг агуу юм бэ. Тэр бол удмаасаа тэгээд уламжлаад ирсэн. Тэрнээс хүн уурлахаар юм хийж ийсэн ч гэсэн тэрэнд уурлахгүй инээлгэж байгаад тэр алдааг нь хэлээд ухаандаа шавнартаа найзуудтай ухаандаа тэгж ярих шин. Хоёулаа ингээд дадлага дээр нэг өрөөнд ингээд хөвтөж чаад ярьдаг байсан. За хоёулаа очоод одоо нэг нь үхээр гэж байгаа байхгүй. Зүгээр л тоглоом. Үлдсэн яста сайхан нэгийг яста айгүй их магтсан шүү. Яста тэнгэр тултал магтсан шүү гэж ярьдаг байхгүй. Тэгээд одоо сүүлд ингээ бодохоор тэрийг бодохоор бас жоохон найз минь өгн өшөө их юм хийх хэрэгтэй байсан.
өшөө олон хүмүүс тэр урлагийн гэрлэгийг тараах байсан. Өшөө олон найз нөхдөйгөө баясгадаг, тэр хөгжөөдөг, холбодог тэр юм нь арай л эрт явчуул гэж дандаа бодогдтыг. Материалын мөн чанарыг судлан мэдж тэрнийг урлаг болгох арга технологид мэрэгсэн Среттерийн эрэл хайгуул, цаг хугацаатай уралдан хөдөлмөрлөж байсан нөрийн зүтгэл, авиас билгийнхэн цог залиас төрж мэндэлсэн бүтээлүүд нь орон зайн урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд үнэлж баршгүй хой нэмэр оруулсан. Среттер уран бүтээлийн болон сурган хүмүүжүүлэх ажилдаа амжилт гаргасан учраас Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, тэргүүний арга зүйч багш, боловсрол соёл шинжил ухааны яамны жуух бичиг алтан гац содонгоор тус шагнуулжээ. Тэгээ ер нь бол их энгийн ш. Одоо ер нь би одоо их олон улсууд олон хүмүүстэй нөхөрлөж байсан дараах хүн, энгийн хүн гэдэг юм. Одоо ер нь цэвэр хүн гэж ярьдаг штэ. Яг л тийм л хүн байхгүй юу. Тэгэхээр тэр хүний одоо мөн чанар гэдэг бол хүний одоо эрг чанар, эрг зориг те хөдөлмөрлөлт гэдэг тэр бол нэг хөл мөхлөөр хязгаарлагддаг юм биш л хэлж штэ. Гэж л ойлгогдсон штэ. Тэ? Одоо ч сүхээгүй л байж лээ. Тийм ээ. Тэр амьдаас амьд. Тийм эгэлгүй их уран бүтээлч сууд хүнийг үхэл дийлдэггүй аж. Тэр өөрөөнч алерт орчлонгийн цараанаас халин гарч урлан бүтээхин их онгод дор хөлөглөн мөнхрөн гэгэрхийн хутгийг олсон. Түүний баримлууд, уран зургууд тэр эгэл хүний дотоод ертөнц хүсэл мөрөөдөл ухаарлаг эгэрлийг өгүүлэн хүн төрлөختний урлагийн алтан хөмөрөгт хадгалагдан үеэс үед өн мөнхөд орших болно. Үзэгчтэй гоо орчил нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өгөрөндөрлөж байна. Бид нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа Монголын урчуудын эвлэлийн шагналт уран баримлж Гочоогийн сэрээ дургуун дурсан нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.